Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Италийн Segafredo Zanetti Coffee. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Шотландын Brodies цай. Амралтын өдрийн өглөөний мэндийг үзэгч та бүхэндээ дахин хүргэж байна. За кофе цай ярилцлагын нэвтрүүлэгтэйгээ хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бид олон салбарын маш олон сонирхолтой зочдтой үзэгчдийгээ уулзуулж байна. Дараагийн институтэд манд хүрэлцэн ирсэн зочид маань за талхач ихэр компани бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн дарга Тамира мөн түнчлэн тус хувьцаат компани за маркетингийн албаны дарга Мөнх баяр нар хүрэлцэн ирж амттай сайхан яриаг одоо өрнүүлэх гээд ирээд байна. Ингээд та хоёртаас энэ өглөөний мэндийг хүргэе. Хамтран хөтлөх уянгадаа өглөөний мэндийг хүргэе. Сайхан амарлаа. Сайхан амарлаа. Та бүхэндээ өглөөний мэдрийг үзэгчдтэй бас дахин энэ өглөөний мэндийг хүргэж байна. Тэгээд кофе цай ярилцлагын нэвтрүүлэг уруулж уламжлалсныг асуултаар эхэлдэг. Энэ бол энэ өглөө та бүхэн бидэнтэй ярилцсангаа кофе хуу эсвэл цай ах уу? Тэгээд дашрамд дурдхад манай кофе цайны сонголтын дээр кофений хувьд гэх юм бол Италийн алдарт брэнд Segafredo Zanetti, за мөн цайны хувьд гэх юм бол Шотландын брэнд Brodies хамтран ажиллаж байна. За цай ууч. За Brodies цай бай. За тэгээ сайхан кофе цай уунгаа одоо бидний өдөр тутмын хэрэглээ болсон амттай сайхан хүнсний бүтээгдэхүүний талаар ярилцах гэж байна. Тэгэхээр бид өнгөсөө ингээд нөгөө та хоёрыг ширээн дээр гаргаад бүтээгдэхүүнийхээ дээжээс тавихад анзаарлаа л да. Энэ бол яа тэгэхээр өдөр тутмын бүтээгдэхүүн учраас нүдэнд маш их тод байдаг юм байна. Сав баглаа боодлын хувьд нэлээд өөрчлөгдсөн харагдаж байна. Тэгэхээр энэ талаас яриагаа эхлэх үү. За сав баглаа боодлын хувьд бид өнгөрсөн жилээс ер нь эрхчлийнхаа төлөлтийг хийгээд эрхчил бид ер нь нарийн боовныхаа ууц сав баглаа боодлыг өөрчлөе. Бас тачи брэнд гарч ирээд бас зах зээл дээр тодорхой хэмжээнд бас хугацаа авчлаа тий. Тэгэхээр бас хэрэглэгчтэй бас халамжлах хэрэглэгчтэй бас нэг шинэ юмыг мэдрүүлэх зорилгоор ууц сав баглаагаа өөрчлөегээ загвар дизайн гаргаад бас бодолцоод эхэлсэн. За яг сав баглаа боодлын хувьд гэвэл нэгд өдрөөс эхлээд буюу маргаашнаас эхлээд нийт дэлгүүрүүдээр одоо 3 өнгийн савлгаатаагаар нарийн боов маань худалдаанд гарна. Энэ 7 хоногт бол туршилтаар чаналгын төрлийн буюу уламжлалт манай нөгөө зүсмэл савхан гэдэг боовнууд байдаг. Тэднийг бол одоо энэ савлгаатаагаар бол худалдаанд гараад эхэлсэн байна. Тэгэхээр 3 өнгөөр гарна гэдэг чинь тэг ер нь сав баглаа боодлоо өөрчлөгдөө за өнгө зураг дизайн өөрчлөгдснөөс гадна одоо ямар нэгэн өөрчлөлт байгаа юу? За яг өнгө гэдэг нь бол 3 өнгөндөө бол улаан ногоон цэнхэр буюу RGB гэдэг red green blue гэдэг. Энэ 3 өнгө чи яг үндсэн өнгөнүүдийн суур 3 өнгө гэж явдаг. Тэгэхээр энэ 3 өнгөн дээрээ суурлаад нөгөө талаас болохоор улаан өнгө нь бол хууч манай тачи брэндийн улаан удтай боовнууд. Ногоон өнгө нь нөгөө органик буюу хүний эрүүл мэнд тустай боовнууд байгаа. Цэнхэр өнгөтэй боовнууд нь ямар боовнууд вэ гэхээр сүүлд одоо энэ жил шинээр гарч байгаа шинэ технологитой, шинэ авттай, шинэлэг бүтээгдэхүүнүүдийг гаргаж байгаа онцлогтой. Тэгэхээр бүтээгдэхүүний нэр төрөл олширлоо нэмэгдлээ гэж ойлгож болох нь тэгээд шинэ амтыг мэдрээ гэвэл бас цэнхэр савлгаатай бүтээгдэхүүнүүдийг авч сонгох нь тийм үү хэрэглэгчид маань. Түрүүн бас бид одоо энэ Тамира бас урдаа тавьчихсан байна л да. Яг одоо энэ нөгөө нэг хэрэглэгчтэй илүү халамжлая, хэрэглэгчдтэй илүү их бодтой мэдээллийг хүргье гэж юм. Тэгэхээр энэ шинжлэгдсэн сав баглаа буудал дээр бас илүү дэлгэрэнгүй мэдээлэлүүд байгаа болов уу гэж бодож байна энэ тал дээр. За сав баглаа буудал дээр яг өнгө зүс шинжлэхтэй зогсохгүй ардталтанд байгаа мэдээлэл хамгийн гол нь хэрэглэгчдэд бол ард нь бүтээгдэхүүний талаарх мэдээлэл хамгийн чухал тийм. Эндээс бол харж байна л да би энэ хэвлэмэл байдлаар аваад ирлээ. За энэ ер нь бол нэг сав баглаа буудлын шошгоноос биднээс бол ерөнхийдөө найрлагыг бол хараад үйлдвэрсэн он сарыг хараад нэг заншсан шүү дээ. Ер нь бол одоо нэг хүснэгт байдаг да урд нь бол нэг 3 4 үзүүлэлтийг харуулсан. Уураг, нүүрс ус тий. Тэгээд өөх тос илчлэг гэдэг нэг 4 үзүүлэлтийг харуулсан хүснэгт байдаг. Тэрийг бол төдийлөн хүмүүс бас зарим нь бол ойлгодог баг, зарим нь ойлгохгүй баг тий. Зарим нь ойлгоод учиргүй тоо бодоод байдаг. Тэгэхээр энэ нь бол ерөөсөө айгүй хамгийн чухал гэдэг таахгүй. Ерөөсөө хүн энэ хүснэгтэй л илүү их хамгийн сайн харах хэрэгтэй. Би юу хийж байгаа вэ гэдгийг харж байгаа нэр нөгөө өнгөнөөс нь илүү энэ ардлын мэдээлэлээс хамгийн их авна. За энэ ер нь ямар учиртай гэхээр энэ олон улсад бол ер нь бол ийм мэдээлэлээр яг ингээд баталгаажсан юм стандарт байдаг. Манайх бол Монгол улсад бол энэ яг стандартын дагуу ингээд хэрэгжих төсөл нь бол яригдаад төслийн хэмжээнд явж байгаа. Энэ жил нэг хагас жилээс бол ер нь батлагдаад хэрэгжиж байх. За манай компани хувьд болохоор ер нь бас салбартаа ер нь техник технологи тий бусад зүйлсээр ер нь аль болох тэргүүлэх бусдаа үлгэр жишээ болохыг
одоо ирмэлзэж явдаг. Тийм ч учраас олон улсад ямар одоо стандарт мөрдөж чинь яг тэрийг бол хэрэглэгчтэй бас илүү мэдээлэл өгөх зорилготойгоор ингээ хэрэгжүүлээд эхэлсэн байна. Тэгээ эндээс ингээ харж болно 3 өнгөөр ялгцсан байна те. Гол нь өнгөөр л айгу хялбараар тайлбарлахыг бодож байна л да. Шар өнгө бол нэг анхааруулах өнгө те. Энэ дээр шар дээр ямар үг вэ? Нийт тос, хансан тос гэ байна те. Тэгэхээр аль хүн бол аль болох тосыг бага хэрэглэх ёстой те. Тосыг за цэнхэр өнгөөр хүнсний эслэг гэдгийг илэрхийлсэн байна те. Хүнсний эслэг бол хамгийн их хүн өдөр тутамдаа маш их хэрэглэж явах хэрэгтэй. За ардталт нь ягаан өнгөөр эзлэх хөв буюу ер нь хамгийн ардлын хүснэгт хамгийн чухал. Хүн энэ одоо нэг төрлийн хүнснээс идэвхтэй нөгөө уургийг биднээс өдрийн хэрэглээнийхээ хэдэн хувийг энэ хүнснээс авч ийн гэдгийг илэрхийлдэг хамгийн тоо байгаа. Тэгэхээр энэ ардлын тоо бол 5-аас 20% хооронд байх хэрэгтэй байхгүй юу? Тэгвэл би нэг төрлийн хүнснээс яг тодорхой хэмжээний шимт бодисууд авч ийн гэсэн үг. Шимт бодис гэдэг маань уураг, нүүрс ус те эслэг дээрэс нь одоо витамин, амин дэмүүд орж байгаа. Амин дэм эрдэс бодисууд ордог. Тэгээд жишээлбэл яг энэ дээр харъя л да. Энэ бол хэвэгтэй бовны одоо юу байна л да. Шимт хичээл үзүүлэлт байна. Тэгэхэд хүнсний эслэг гэхэд 6.6 грамм буюу 100 грамм дагуулж байгаа. Тэгэхэд ардталт нь миний өдөрт хэрэглэх ёстой хүн хоногт авах ёстой хүнсний эслэгийн маань 32% байгаа байхгүй юу? Тэгэхээр би энэс 100 грамм гэдэг чинь 2-3 ширхгийг те идэх юм бол би өдрийн хэрэглээний эслэгийнхаа хэмжээний 32%-ийг авчиж чинь гэдэг чинь айгүй чухал байхгүй. Тэгээд эндээс ер нь эслэг гэж юу вэ гэж гарч ирж байна те. Эслэгийг биднээс ямар хүнсээр дамжуулж авдаг вэ гэхээр дандаа үр тарианы төрлийн хүнснээс авдаг. Мөн нэг ногооны хальс те ногоо жимснээс авдаг. Тэгээд бидний хамгийн их түгээмэл авдаг нь бол үр тарианы төрөл тэр дотроо олон янзын үр тэгээ хүнсний буудаан хэвэг, буудаан бүхэл бүрийн гурилж гэдэг юм уу те. Тийм хүнснээс төлхөө авдаг. Тэгэхээр яг энэ хүснэгтийг хараад энэ бол яг хэрэглэгчдэд зориулсан. Тэгээ энэ хүснэгтийг л айгүй сайн уншиж сурах хэрэгтэй биднээс. Харин тийм ээ. Би бол их муу худалдаа авахч болж таарлаа. Ер нь хараад он сарын хардаг. Он сарын хараад хадгалах хугацаа тэд хоног гээд за гайгүй байна гэж авдаг ч юм уу. Тэрнээс шинэ хүснэгтийг бол ерөөсөө анзаарч харж байгаа. Харсан ч нэг сайн ойлгодгүй одоо аль нь ч надад хэрэгтэй, аль нь ч за босолдохгүй нэг нүүрс ус уургийг нэг харж байгаа. Тэгээд тэр эслэг энэ төр бол надаас их л хол юм байна ямар ч гэсэн. Тэгвэл Tachi брендийн энэ шин савлгаатай бүтээгдэхүүнийг худалдаж авснаар худалдаа авагчид маань өөрт юу хэрэгтэй, би энийг хэрэглэснээр надад юу нөхөж, би ямар уураг эрдэс дэжээлүүдээ авах вэ гэдгийг бас давхар хэлж өгч байгаа гэдгээрээ байна л да. Тэгээд би Tachi брендийг яагаад сонгож авдаг вэ гэхээр зэрэг өмнө ер нь одоо бусад найзууд маань ч гэсэндээ харахад дэглэн барьж байгаа охид бүсгүйчүүд маань тэр нөгөө бүхэл үрийн бүтээгдэхүүнүүдийг сонгож авдаг л да. Яагаад тэгэхээр зэрэг жирийн гурлын бүтээгдэхүүн илүү их тархалуулдаг ч гэдэг юм уу, чихэртэй, жимстэй борцгонууд нь илүү их тархалуулдаг. Одоо илүү их чихэрлэг учраас зэрэг биеинд одоо эргээд муу байдаг ч гэдэг юм уу. Тийм учраас турж байгаа бүсгүйчүүд маань фитнес дэглэн барьж байгаа залуучууд маань тэр нөгөө бүхэл үрийн бүтээгдэхүүнүүдийг нь илүү их сонгож хэрэглэж байгаа юм шиг санагддаг л да. Тэгэхээр дагаад эрүүл одоо бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд нийлүүлдэг гэдгээрээ бас их танай хамт ол их онцлогтой юм шиг санагддаг. Энэ Tachi брэндтэй бол нөгөө хамт органик гэдэг тийм тэрийг зохицуулах үйлчилгээтэй хүнс гэх тэрний талаар яриад байгаа шиг байна. Тэр бол хамт зэрэг гарч исэн яхаа аргагүй зохицуулах үйлчилгээтэй хүнс гэхлээр аль болох нөгөө олон нэр төрлийн хүнс ер нь бол нөгөө хүнийх чинь өдөрт 5-6 удаа хоол идэхдээ дандаа төрөл бүрийн хүнс, ногоо, жимстэй тийм хэрэглэх ёстой гэж байна. Ганц нэг төрлийн одоо буудаан гурилж гэдэг юм уу түүгээр хийсэн бүтээгдэхүүн биш. Тэгэхээр яг зохицуулах үйлчилгээтэй хүнс гэхлээр дандаа тэнд хүнсний хэвэг, хошруу тариа, одоо овёс гэж биднээс ярьдаг. Чихэр саахын агуулмж багтай. Ян төрөл бүрийн хөх тарианы нэмстэй бүхэл бүрийн гурил гэдэг яг тийм бүтээгдэхүүнийг тодорхой хэмжээгээр оруулж өгсөн. Одоо хүнсийг яг тэр чиглэлээр органик гэж зохицуулах үйлчилгээтэй хүнс гэд гаргаж исэн. Тэр нь чинь тухайн үедээ ер нь бол одоо ч гэсэн нэлээд хэрэглэгч дундаа бол бас нэлээд эрэлт хэрэгцээ ихтэй байгаа. Энэ удаа биднээс бол Tachi гэдэг нэрэн дор органика болоод дотор нь бол яг ямар төрлийн бүтээгдэхүүн зохицуулах үйлчилгээтэй юу эсвэл энэ энгийн зүгээр жигнэмэл үү чанамал бүтээгдэхүүн үү гэд ялгцсан байгаа. Тэгэхээр нэг брендийн нэрэн дор харин өнгөөр ялгагдсан ногоо өнгөөр бол яг зохицуулах үйлчилгээтэй хүнс гэж орж ирж байгаа. Одоо энэ нөгөө хэрэглэгчдэд үзүүлж байгаа энэ мэдээлэл дээр яг мэрэгчтэй хүмүүс ирсэн байгаа болохоор дахиад нэг зүйлийг асууя гэж бодлоо л да. Түрүүн бид нар бол эслэгийн талаар ярьсан. За хүн өдөрт 100% эслэг авах хэрэгтэй. Энд 32 гэхээр
одоо ойролцоогоор 3 ширхэг боо тий идэхэд хангалттай гэдэг чинь. Тэгэхээр одоо энэ тослог байдаг юм уу? Энэ бусад зүйлсүүдийг ер нь хэр хэмжээтэй авах хэрэгтэй гэдэг юм бол эдгээр бол мэдээж бүгд 100% байх хэсэг байх тийм үү? Зөвхөн эслэгийг л 100% авах хэрэгтэй гэж болох уу өдөр? Үгүй энэ бол нөгөө нэг ерөнхийдөө хүн эрүүл зөв хооллоод явах юм бол насан турсан хүн ойролцоогоор 2000 ккал хүнс хэрглэж явах гэж хоногт. Тэр тоонд ингээ харьцуулаад 6.6 гэд эслэг ба шүү дээ. Тэр маань тэр 2000 ккал дотроо яг эслэгийн хэмжээнд хийдэг гэсэн үг байхгүй юу? Одоо энэ дээр нэмэгдсэн үзүүлэлтийг хэлээ л та хансан тос гэд урд нь бол нийт тослог гэж явж байсан бол одоо энд хансан тос, холестерин, давс, тэгээ хүнсний эслэг, чихэрлэг гэд нийт 5 шимт байдас нэмэгдсэн байгаа байхгүй юу? Тэгээ тосон дотор маа нөгөө хансан тос, ханаагүй тос гэдэг. Одоо тэр тос нүүрс усан дотор чинь хүнсний эслэг, чихэрлэг биднээс нүүрс усыг тэр чигээр нь чихэр гэж юусоо ойлгож болохгүй. Тэр дотор чихэрлэг агуулгадна. Ялангуяа ундаа жүүлсэн дээр бол нүүрс ус гэдэг тэр чигээр нь чихэр биш, дотор нь өшөө чихэр гэд тусдаа одоо ялгаж өгөх хэрэгтэй байхгүй. Энэ гол нь тийм зорилготой. Тэгэл одоо чихэрлэг гэж бодоход чи энд одоо өдрийн хэрэглээнийхээ 12%-ийг энэ боомноос авч штэ тий. Магадгүй чаналгын төрлийн бүтээгдэхүүний ардталд харах юм бол тосон чанаж байгаа юм чинь тодорхой хэмжээгээр тос нэг бусад бүтээгдэхүүнтэй харьцуулах юм бол арай агуулмж өндөртэй байгаа шүү дээ. Тэгэхээр авах ёстой тосоо бол энэ бүтээгдэхүүнээр дамжуулаад арай бус нэг жигнэмэл энгийн одоо тий жортой бүтээгдэхүүнээс арай илүү тосыг авах ч гэдэг юм уу. Тэгж өөртөө уншиж сурах хэрэгтэй ерөөсөө. Тэгэхээр худалдаа авагчдын хувьд нөгөө нэг сав баглаа бодол өөрчлөгдөхлөөр нөгөө нэг бүр илүү их сонирхож тухайн бүтээгдэхүүнийг авдаг л та илүү шин мэдрэмж ч гэдэг юм уу илүү өөр мэдрэмж ч гэдэг юм уу. Тэгэхээр түрүүн бас ярилцлагын ихэнд дурдсан сав баглаа бодол өөрчлөгдснөөс гадна хойноо бас заавартай болсноос гадна доторх амтнд бас хэрхэн яаж өөрчлөлт гарсан бол тэгээд нэр тоо бас илүү одоо олон болсон гэсэн л дээ бүтээгдэхүүнийхээ тоог бас нэмсэн гэсэн энэ талаар бас яриул. За бүтээгдэхүүний нэр төрөл дээр бол бид ажиллахдаа бол одоо бүтээгдэхүүний технологи тал дээр бас өнгөрсөн жил бол энэ жил нэлээд ажилласан. За энэ дээр бол онцгойлж хэлэхэд бол манай энэ одоо чаналгын төрлийн бүтээгдэхүүн байна. Чаналгын төрлийн бүтээгдэхүүн дээр бол яг Монголдоо ер нь бол анхдагч бөгөөд одоогор бол цорын ганц гэгдэх тос шүүх технологи гэж байгаа. Тос шүүх технологи нь ямар вэ гэхээр за яг энгийн үгээр айлбал бид одоо хуучин гэртээ одоо боорцог хайрдаг, хуушуур хайрдаг байсан шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө чансан тосондоо ингээл чанаалахаар нөгөө тос маань өөрөө нэг механик холцтой болно, харлна гэд олон юм болно тий. Тэгэхээр тэрийг нь болохоор манай үйлдвэр дээр яадаг вэ гэхээр Италиас бид нэг Canol гэдэг фирмийн зөвхөн манад зориулсан тийм чаналгын төрлийн шугам оруулж ирсэн. За энэ шугамных нь хажууд нь чанагдж байгаа тосыг маань бохирдол үүслэгэнгүүт тэр тосыг автоматар шүүгээд тэр шүүсэн тосоо буцаж хийгээд тэгж нөгөө одоо байнгын нөгөө цэвэр шин тосонд нөгөө тэр чанаж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ одоо чаналгын төрлийн манаагаас гарч байгаа бүх бүтээгдэхүүн бол одоо хуучин тосон чанагддаггүй. Ер нь бол амт чанар юуны хувьд бол тийм хурцсан амт юм ерөөсөө байхгүй л гэсэн. Тэр талаараа бас онцлогтой. Нөгөөтэйгүр бас нөгөө цэнхэр уудан савлагдж байгаа шинэлэг төрлийн бүтээгдэхүүнд энэ дээр болохоор бид бол голчлон яг хөө эрүүл мэнд рүү чиглэсэн бол одоо амтлаг төрлийн бүтээгдэхүүнийг нэлээд хийж байгаа. Энэ дундаа бол чангаанцтай боов гэдээ бас шинээр энэ жилээс гаргаж ирж байна. Өнөөдөр яг талах чихэр хувьцаат компаниас нийт ер нь гурилан бүтээгдэхүүний хэдэн тоо төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна. Одоогор нийтдээ бол 97 төрлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа. Талах нарийн боов, жигнэмэг, чихэр гэдэг 4 төрлийн бүтээгдэхүүнээр. 97 гэдэг бол бас цөөхөн тоо биш шүү те. Маш олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлдэг юм байна. Тэгээд сүүлийн үед хэрэглэгчид ухаалаг болж байна гэд яриад байна л да. Тэгэхээр юу надад хэрэгтэй, юу надад хэрэггүй, юу идвэл эрүүл, юу идвэл эрүүл бус вэ гэдгийг бас их ялгаж цалагддаг. Дагаад хэрэглэгчдийн одоо үйлчлэл борлуулагчдад тавигдах шаардлага дагаад өндөр болж байна л да. Тэгэхээр танай хамт олонны хувьд эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд одоо маш их хичээж ажилладаг. Эрүүл бүтээгдэхүүн өдөр болгон шинэ бүтээгдэхүүн үйлчлүүлэгчд нийлүүлдэг гэдгээрээ бас их онцлогтой. Тэгээд дагаад олон улсын стандарт гэж бид бас их ярьдаг болсон байна л да. Олон улсын стандартад нийцсэн эрүүл бүтээгдэхүүн гэдэг бол хүнсний бүтээгдэхүүний бас нэг салшгүй том хэсэг байдаг. Энэ л дээр талах чихэр компанийн хэрхэн яаж анхаарч ажиллаж байна вэ? За ер нь бол эхлээд бол хүнсний биднээс бол зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлээ тэг борлуулалтайгаа олон биш. Энэ гол нь гурилан бүтээгдэхүүн чинь айгүй онцлогтой. Хүн
өдөр болгон хэрэглэдэг хамгийн гол нь тийм учраас эндээс хүн яг гурилан бүтээгдэхүүнээс хамгийн нэгдүгээрт авдаг зүйл маань энергийн их үүсвэр буюу нүүрс усаар дамжуулж өдөр зарцуулагдах энергийнхаа ер нь гурилан бүтээгдэхүүнээс 40 хүртэлх хувийг авдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн гол нь дахин боловсруулдаггүй шууд хэрэглэдэг хүнс. Тийм учраас энд олон улсад бол стандартууд ер нь хэрэгжээд эхэлсэн. Хэрэглэгч бол бүтээгдэхүүнийг яаж үнэлэх вэ гэхлээр энэ ямар стандартын дагуу үйлдвэрлэгдсэн тэрнгээр үнэлдэг. Тийм учраас манайх энэ өнгөрсөн онд бол олон улсын ISO 9001 гээд энэ чанарын удирдлагын тогтолцоо гээд ер нь бол менежментийн стандарт гэж ойлгож байна. Тэрийг бол манайх амжилттай хэрэгжүүлж чадсан. Одоо бол ISO 22000 гээд энэ яг хүнсний үйлдвэр дотроо яг хүнсний аюулгүй байдал талын стандарт. Энэ стандартаа хэрэгжүүлэхээр биднээс бол баг хамт олон маань томилогдоод ингээд ажиллаад эхэлсэн байгаа. Дэлгүүрийн лангуун дээрээс бүтээгдэхүүн худалдаж авахдаа хэрэглэгчид юуг хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй вэ? За хугацааг харах нь бол дамжиггүй юм. Гэхдээ хугацаа нь одоо дуусаагүй байлаа ч гэсэн тээвэрлэлтийн явцад гэдэг юм уу хадгалалтын явцад ямар нэг горим алдагдсан бол бас тухайн бүтээгдэхүүний чанарт нөлөөлөх байх л да. Одоо би бол жишээ нь ингээл хамгийн түрүүнд эргүүлж тойруулж хараад ингээл барьж үзтгэлтэй хэцүүлэн байна уу хатуу байна уу хатцсан бол бас энэ удчихжтэй гэх. Тэгэхээр хэрэглэгчдэд бас энэ тал дээр зөвлөгөө өгөхгүй юу? За бид нар бол үйлдвэрлээд савлаад энэ яг савлсан өдрийнхөө он сараар бол савлагддаг. Тэ? Он сар нь тавигдана. Тэгээд манайх бол нэг ойролцоогоор 3000 цэгт түгэлт явуулдаг. Өглөө 4 цагаас ахуулаад. Тэгээд нарийн бов жишээлбэл чанлагын төрлийн бүтээгдэхүүн бол харьцангуй хадгалах хугацаа бас удаантай л да. Энэ бол манай уламжлалт бүтээгдэхүүн те. Одоо энэ бүтээгдэхүүний хувьд гэхэд 30 хоног хадгална гэж байгаа. Тэгэхээр ер нь бол ууттай энэ савлгаатай нөгөө дахин боловсруулахгүйгээр шууд хэрэгэлдэг учраас дэлгүүр дээр бас айгүй хадгалалтын асуудал бас зарим тохиолдолд айгүй алдагддаг байхгүй. Тэрнээс болоод хадгалах хугацаанда өөрөө хурших ч юм уу те зөөлрөх, хөгзрөх те тэр орчноос хамаарат айгүй янз бүрийн хугацаанаас өмнө тийм бол алдагддаг. Тэгэхээр ер нь бол бас худалдаа авалт хийхдээ ямар дэлгүүрээс авах вэ те тэр бас их чухал та. Дэлгүүрийн орчин хадгалах орчин ямар байна уу? Талх нарийн бовыг бол нар туссан газар мэдээж байлгаж болохгүй. Ер нь аливаа бүтээгдэхүүнийг тийм учраас тэр талаас нь бас хэрэглэгчид анхаарах хэрэгтэй те сонголтоо хийхдээ. Тэр нэрээ бас бид нар одоо айгу нэг заримдаа бас их туун ширдэг л да тий одоо сошиал хөгжсөн тэгэл ингээд борцог авсан дотроо хөгжирсэн байна ингэсэн байна тэгсэн байна битээ энийг аваараа хэвээ эднийх ийм уу борцог ингэж үйлдвэрлэж ин шүү энэ төр гэдэг ч юм уу тий гэтэл энэ маань одоо нөгөө үйлдвэрлсэн хамт олноос шалтгааллахгүй тухайн дэлгүүрийн лангуун дээр ирсний дараа би болсон зүйл учраас зэрэг бас нэг талаасаа бас их нөгөө нэг шууд энэ үйлдвэрлсэн газартай холбож бас ойлгож болохгүй юм байна гэдгийг бас давхар сануулж өгөх бол тий тэгээд түрүүн бас хэлсэн үнсний бүтээгдэхүүн тэр дундаа гурилан бүтээгдэхүүнийг шууд задлаад бид нэр иддэг те. Тэгэхээр нөгөө нэг хүмүүс задлаад идэнгуут зэрэг за энэ маань миний биед ямар хэрэгтэй ямар одоо зүйлийг би одоо энэ бүтээгдэхүүнээр дамжуулж авч ийн вэ гэдгийг хамгийн гол нь артлын хүснэгтнээс л харна гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүснэгтийг уншиж сурахын тулд одоо тоо их боддог л доо те зарим хүмүүс маань бүр хитрхийсээ уншаад сурцсан те. За энэчнээс би ийм имийг авах нь гэж өчргөө бодоод байдаг. Ингэж энэ бодох маань яг жинхэнэ одоо тэр хүн биедээ авах ёстой зүйлийг яг боддоор гаргаж ирч чаддгийм болов чаддгүй бол айсвал бид нэр давхар өөрсдөө дэмий зүйлд стресстүүлээд байдаг юм болов. Тэр одоо хүснэгт маань хоёр хүснэгт байгаа шүү дээ. Ер нь бол бодох нэг их шаардлагагүй л те. Энэ дээр яг нөгөө өдөрт авах хэмжээг нэг хуваар өгч байгаа учраас тэгэхээр би энэс идэхэд бол нэг 20-30%-ийнхаа би нүүрс ус те тослогоо авч ийн гэж бодчихвол за би өдөрт бол энэ бүтээгдэхүүнийг хэдэн удаа хэрэглэх ёстой гэдгээ өөрөө ер нь тооцоолж бас тодорхой хэмжээр бодох хэрэгтэй. Аль болох нэг төрлийн биш олон янзын төрлийн бүтээгдэхүүн идэх хэрэгтэй. Ер нь бол нөгөө гурилан бүтээгдэхүүнийг өглөөний цай, бага үдийн цай, их үдийн цай ч гэдэг юм уу. Яг нэг юм 3 үед л санал болгодог шүү дээ. Яг тэр үеэрээ зохимжтой хэмжээгээр тэгээ аль болох олон нэр төрлийг хэрэглэх хэрэгтэй. Манай орны хувьд их онцлогтой л да. Одоо жишээ нь Азийн бусад улсууд бол манайх шиг бас гурилан бүтээгдэхүүн төдийлөн их хэрэгэлдэг байх те. Ялангуяа өглөөний цайн дээр бол одоо яад будаа иддэг юм уу, шүл иддэг юм уу ингээл шал үрээд. Манайх бол ерөөсөө тэгэл талах маслив байдаг ингээл гурилан боовнууд маш их иддэг. Тэгээд хадгалах хугацаан дээр дахиад нэг ямиг асуумар санагдлаа л да. Одоо жишээ нь энэ боовны хувьд 30 хоног хадгална гэдэг чинь задлснаас хойш юм болов эсвэл яг одоо энэ савлгаатай байдлаар 30 хоног гэсэн үг үү? Ер нь бол нөгөө мэдээж энэ өөр боловсруулаагүй зөвхөн хүнсний гурилан бүтээгдэхүүн гэхлээр
савлгаатай болон задлсан ч гэсэн 30 хоногоо барина гэсэн үг. Энэ бол нөгөө яг стандартаа тогтоохтой мэдээж зөвхөн савлгаатай биш, задлсан хэлбэрээр нь олон янзаар нь бас үзээд тогтоосон тийм стандартын дагуу байдаг. А зарим нэр төрөл дээр бүр одоо 14 хоног гэж өгсөн байлаа. Талхан дээр яриа л да. Талхан дээр бол нөгөө хадгалах хугацаа нь 3 хоног гэж өгсөн байдаг. Гэтэл хөх тариан талах бол 3 байтга түүнээс дэш 5 хоног, 7 хоног хадгалахад бол хэвэн байдаг байхгүй. Тэр нь өөрийнх нь юуны онцлогтой вэ гэхээр хөх тариан гурил ч нөгөө гурилын талх өрөөний баг зэргийн эсэглэн байдаг шүү дээ. Эсэглэн чихэрлэг эсэглэн байдал чинь өөрөө тэр талхны нөгөө хадгалах хугацааг шинэлэг байдлыг удаан хадгалдаг жишээтэй. Тэгэхэд бол стандартаараа манайх 3 хоног өгсөн байхад тэрийг 3-аас дээш хоног бол хадгалаад идэхэд бол янз бүрийн одоо тий хөгжрөлт мэдээж тийм буруу хадгалтаас үүссэн доголдол гараагүй л болвол хэвэн байхгүй. Тийм болохоор энэ 30 хоногтой болвол гэрээ нөхцөлд тий яг хадгалах хугацааныхаа дагуу задлснаас хойш бол хэрглэж идэж болно. Тэгэхээр талхах чихэр бол яг гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн одоо яг хэрэглэгчдийн аль хизээний одоо найдвартай түнш болсон ууган юм олон жилийн туршлагатай юм баг хамт олон л доо. Тэгэхээр түрүүн бас ярьж ин тэр утгаараа бас талхах чихэр гэдэг зүгээр энэ нэрэнд итгээд худалдаа авалт хийдэг маш олон одоо үйлчлүүлэгчид байдаг л да. Тэгээ түрүүн бас хэлсэн одоо өмнөх жил 9,001 гэсэн энэ стандартыг бид нар хангасан бол одоо 22,000 гэсэн энэ стандартын дагуу бид нар энд хүрэх гээд одоо бид нар ажиллаад эхэлж байна гэж энэ ямар одоо стандартыг хангасан тохиолдолд 22,000 гэсэн энэ үнэлгээг дэлхийгээс авдаг юм болоо дэлхийн стандартыг биелүүлдэг юм бол. За ер нь яг хүнсний нөгөө нийгмийн эрүүл мэндийн төлөөгээд эхлээд манайх нэг давс сахарын агуулмжийг бууруулсан талаараас танилцуулж энэ дээр бол ихэвчлэн талхан дээр л яригдсан л та. Талх бол ер нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн хоног 5 г одоо давс хэрэглэх ёстой гэж заагаад өгсөн байдаг. А гэтэл манай улсад бол газар зүйн байршлаасаа хамаарат 11-ээс бүр 22 г-ыг хэрэглэдэг. Зарим одоо баруун аймагуудад нөө давстаас цай удаг ард түмэн байгаа шүү дээ. Тэр хүмүүст бүр 22 хүртэл байгаа байхгүй. Тэгээд давс чинь бол одоо зүрх судасны өвчин тий эмгэг байдаг. Хамгийн сүүлд бүр судлагдаад нотогдоод ирсэн юм болохоор ясны сэргэжилтэнд нөлөөлдөг гэдээ бүр яригадаад бол эхэлсэн байгаа. Тийм учраас давсны агуулмжийг бууруулах гэдэг тэр зорилгоор манайх эрүүл мэндийн яам болон мянган хөгжлийн сорилгын самтай хамтраад 2009 оноос бол хамтарч ажиллаад 100 г талханд агуулгажсэн 1.5 г давсыг манайх 1.3 г хүртэл бууруулж чадсан 1.7-оос 1.3. Тэгээ энэ болвол жилдээ биднээс тухайн үед хэрэгжилж исэн давсаа бол 22 тонноор бүр бууруулж чадсан. Энэ яг талхчин бол өдөр болгон хэрэгэлдэг. Тэгэхээр өдөр болгон хэрэгжилж байгаа хүнсээр дамжуулаад давсны агуулмжийг бууруулна гэдэг бол айгүй ач холбогдолтой. Тэгээд энэ эрүүл мэнд тал руу чиглэсэн асуудлууд бол нэлээд их үе шаттайгаар хэрэгжиж байгаа л да. Тэгээд одоо бол ингээд 22,000 болвол дээрэс нь өнгөрсөн жил мөн 9,001-ээс гадна манай бол лаборатори итгэмжлэгдэж чадсан. Энэ итгэмжлэгдэн гэдэг нь зөвхөн өөрсдийнхөө үйлдвэрийн нөгөө нэг түүхийд хагас боловсруулсан түүхийд болон бэлэн бүтээгдэхүүнийг шинжилээд энэ дээр хяналт тавихаас гадна өөр ижил төстэй үйлдвэрүүдийн бас бүтээгдэхүүнүүд дээр бид нэ шинжилгээ хийж үр дүн гаргаж одоо дүгнэлт хийх боломжтой гэсэн үг байхгүй. Тэгэд энэ бас болцлуудыг хангасан байх шаардлагатай. Одоо сая давс сахарын агуулмжийг бууруулад тэгэхээр одоо мэдээж бидэнд бол дагаад эрүүл мэндийн хувьд одоо маш их ахицтай зүйл гарна л да. Тэгэхээр нөгөө өдөр болгон иддэг бүтээгдэхүүнээс маань давсыг маань хасаа хийчихлээр чинь бид нар өөрсдөө хоолндоо их давсаа багасгаж чадахгүй бол ядаж иддэг талхныхаа давсыг багасгах чигээд тэгэхээр нөгөө нэг дагаад нөгөө талаас амтанд хэрхэн яаж өөрчлөлт гарч байгаа бол арай үйлчлүүлэгчдээс арай жоохон амтгүй болчлоо ч гэдэг юм уу. Нэг бол нөгөө өмнөх талх нь илүү гоё байсан гэдэг ч юм уу. Иймэрхүү одоо санал гомдлууд хэр ирсэн бол за энэ нэг бол 1.7 г байснаас тий биднээс шууд нөгөө 1.3 ч гэдэм 1.4 болгоогүй. Яг энийг нөгөө 0.1 те 10% ингээд үе шатгаар багасгаж явсан байхгүй. Тийм болохоор нөгөө хэрэглэгчд анзаараагүй. Магадгүй энийг яг ингээд багасгасан хэмжээ нь бол ингээд 17%-аар багасгасан байгаа. Тэрийг шууд нэг дор 17% багасгасан бол амт мэдрэгдэх байсан баг. Яг энэ үе шаттайгаар 5% ч гэдэг юм багасгаад тодорхой хугацаанд бас төлөвлөгөөтэй үзсэн. Яг энэ хугацаанд хэрэглэгчдээс манайх бол
санал авч судалгаа явуулж исэн. Ер нь амт хэр өөрчлөгдөж ийн ямар байна гэд. Тэгээд үе шаттайгаар яг нөгөө нэг явсан учраас тэр нь бол төдийлөн мэдэгдээгүй. Тэгээд зарим нэг төрөл мэдээж хүмүүсээс ганц нэг хүмүүсээс бол тодорхой хэмжээгээр санал ирж исэн л да. Гэхдээ дийлэнх масст бол энэ ам чанарт бол айхтар нөлөөлөөгүй. Хамгийн гол нь эцсийн үр дүн биднээс давсныхаа хэрэглээг бууруулж ин гэдэг маань хамгийн ач холбогдолтой. Харин тийм. Эргээд эрүүл хамгийн гол нь бид бүхнийг эрүүл байлгахын тулд ийм алхам хийлээ гэдэг маань одоо хамгийн чухал байх. Тэгээд нэвтрүүлгийн цаг өндөрлөх одоо төгсөн байна. Тэгээд магадгүй битэрийн энэ өдөр хараахан асууж төвдөөгөө та хоёрын маань бас телевиз үзэж байгаа үзэгчдтэй худалдаа авахчдтай хандаж хэлхийг хүссэн зүйл байх юм бол нэвтрүүлгийн сүүлийн бас цөөхөн ормыг нөгөө төргөр бол яг хэрэглэгч гэж явж байгаа бидний бас ISO стандарт нэвтрүүлж байгаа бас одоо 22,000 стандартыг нэвтрүүлэх гэдэг байгаа бас гол зорилгоудын нэг бол ерөөсөө хамгийн эцэст хэрэглэгчийн төлөө байгаа. Энэ нөгөө талаараа бас хэрэглэгч гэхээр хэрэглэгчийн эрүүл мэндийн асуудал яригддаг. Хэрэглэгчийн эрүүл мэндийн асуудалтай холбоотойгоор сүүлийн үед бас оны өмнө хүн бас сайн нэг цагаан сарын үеэр транс тос гэсэн асуудал бас нэлээд гарч ирсэн шүү дээ. Транс тос хавдар үүсгдэг яадаг гэдэг гэх тээ. Энтэй холбоотойгоор энэ асуудлыг хамгийн анх хүндсэн нь бол яг хуучин эрүүл мэндийн сайд дид сайд байсан амар санаа гэд энэ хүн маань өөрөө манай бүтээгдэхүүнийг хэрэгэлдэм байлээ хэвэгтэй бов гэд тэгээд нэг өдөр манайх руу утастаад өөрөө утастаад танаа энэ хэвэгтэй боовн дээр чинь транс тос буюу маргарин гэсэн агуулмжтай ийм шошгон дээр чинь байна. Тэгээд энийг одоо болооч би одоо байнга хэрэгэлдэг. Одоо эн чинь ийм үр дагавартай гэдээ ярьсан. За энэ үр дагаврынхаа бид нар аягүй сайн судлаад олон улсад транс тос гэж юу юм ямар үр нөлөөтэй гэдгийг бүр сайн судлаад энэ дээр бид нар шатараатай арга хэмжээ аваад бүх транс тосоо буюу одоо маргариныг халаад алтуу цосоор сольсон. Тэгэд энэ сольсон талаараа нөгөө нэг амар санаа руугаа бид нар буцаж утастаад бид нар инглээ тэглээ манай үйлдвэр дээр ирж танилцаад одоо таны хэрэгэлдэг бүтээгдэхүүн чинь одоо ийм боллоо тэглээ гэд бид нар уулзалт хийгээд зөндөө нөгөө хүмүүс сэтгэл ханамж өндөртөө бутсан. За яг энэ дээр яг ганц транс буюу тухайн амар санаа гэдэг хэрэглэгчийн тал дээр биш ер нь бид өөрсдөө олон улсын стандарт нэвтрүүлсэн гэдгээр хэрэглэгчийг халамжилж хэрэглэгчийн төлөө байх хэрэгтэй. Энэ ч утгаараа бас хэрэглэгчээс нөгөө мэдээлэл авах санал гомдол хүсэлтийг авах олон сувгуудыг нээсэн өнгөрсөн онд хүртэл хэрэглэгчийн утас гэдэг 9333 9001 гэдэг утсыг бас нээчлээ. Тэгээд энэтэйгээ холбоотой хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр байлгахын төлөө хэрэглэгчийн эрүүл мэндийн төлөө байнгын одоо бид ажилтгаа. Одоо тэгвэл талхагчийн ихрийн бүтээгдэхүүнд ямар ч маргарин буюу транс тос ороогүй оронд нь өөр тос хэрэглэгдэж байгаа гэж ойлгож болох уу? Яг зөв. За баярлалаа. Тэгээ үргэлж хэрэглэгчдийн эрүүл мэндэд анхаарч байдаг танай хамт олон баярлалаа. Тэгээ даваа гарагаас эхлээд за яг одоо бидний үзэн суугаа үзэгчид ерөөсө нийт хэрэглэгчид маань шинэ савлгаатай бүтээгдэхүүнүүд шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх боломжтой болох нэ. Тэгээд шинэ 7 хоногийг шинэ талхагчийн бүтээгдэхүүнтэй эхлүүлэх гэнэ. Тэгээ та хоёртаас энэ мэдээллийг хуваалцсан баярлалаа. Амралтын өдөр одоо бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн баярлалаа. ТV-сэн сэтгүүлийнхээ шинэ дугаарыг бас ажлын амжилт хүсээд бэлэг болгон хүргэж байна. Илүү амттай сайхан бүтээгдэхүүнүүдээр үргэлж биднийг дайлж байгаарай. За та бүхний ажилд бас өндөр амжилтыг хүсээрэй. Баярлалаа эрхэм үзэгчдээ. Энэ өглөө манай студид за талхагч хэр хувьцаат компани бүтээгдэхүүн хөгжлийн дарга Тамира, за мөн тус хувьцаат компани маркетингийн албаны дарга Мөнх баяр нар хүрэлцэн ирлээ. Ингээд кофе цай ярилцлагын нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Италийн Segafredo Zanetti Coffee. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Шотландын Бродис цай.